Зохиолч Пүрүхүүгийн Батхуйг цэв цэнхэр гашуун өгүүлэг. Уняар суугаад бор толгодын оройгоор цэв цэнхэрхэн суунаг үл мэдэг татжээ. Алсад явган зэрэглээ жирэлзэнгүйж ирэх цагийн өр зөөлөн солих үл мэдэг сэвэлзэн. Өвлийн ихээр ахыгаа дагаж хот ороод тэнд 3 сар барилгын дотор заслын ажилд нь тусалж элс шавар зөөсөн шиг өдөр хоногийг өнгөрөөжээ. Өнгөрсөн зунаар бариатай нь орхиод явсан гэрийнх нь дулаалаагүй хаяа хатвчаар өр орсон ч талаас хараахан холдоогүй хүйтэн жавар сийгнэ. Тооноор тэнгэр харж хаашаа чимб нүүн одох үйлсийг ажиглан хэвтэв. 4 өнцгөн мөлийж будган арилсан ширээний ирмэг дээр тавьсан аман хуураа авч баахан гонгнуулав. Хот газар үлжихдээ өөртөө зориулж авсан тэрл хөгжим түүнд ээвэр ингэрт нь эцэг эхийгээ нутгалуулсан тал нутгийнх нь хөг эгшгийг ирэхгүй санагдуулдаг байснаас хань татаж хаяа үлээсээр ганц нэг дууны ая тоглож сурчээ. Өнөөдөр яваад очвол тэднийх өвөлжөөнд байгаа болов уу хэмээн өөрөөсөө асууснаа. Айлууд хаваржаандаа буухч арай л эрт байна да. Хэдэн олон төлөлж дууссан болов уу? Аав ээжийнхэнд би тэнхээ сайн л гэж дуулдсан гэж өөртөө хариулаад яаран босож зуухны амн дээр өвдөглөн суугаад тамхи хасааж утааг нь тоон өөдөө үлээлээ. Өвөлжин ганцхан түүнийг л боджээ. Хазар дээрх том бор мингийн санаад зуурсан шаварнаасаа хуруугаараа авч саяхан шилэлсэн цонхон дээр наагаад харж зогсдог байлаа. Учир нь түүний инээмсэглсэн бор царай үе үехэн тэрл цонхнууд дээр тодрон харагдана. Намар орой гэрээр нь буухад толгойдоо сулхан зангидсан ирээн алчуур хормойн сайланд халдарсан улаан дээлтэй даруухан сайхан инээмсэглээд хурууд базж зогссонсон. Мөнч урт сайхан намар болох нэ дээ гэхэд толгой дохиод сайхан намар болж байна хэмээн хариулж билээ. Цааш нь зөндөөл зүйл ярмаар байсан ч бүр гичмхий зангийн хүлээсэнд баригдаад удалгүй мордож овоон дээр ганцаар өдөржин сууснаа санав. Бүтэн 100 намрын туршид ганцхан удаа үг сольсон нь энэ байлаа. Гэрээсээ гарч аав ээжигээ хөдөөлүүлсэн баруун ингэрийг чиглэн алхаллаа. Үндэ түүнд унах унаач байсангүй. Хэдэн адууга айлд тавьж хотын хүн боллоо гэж үеийн найзуудаараа өдүүлж сумын төвийн жижигхэн цагаан байшингуудын дунд говьж давж явсаар түүнтэйгээ уулзч амжилгүй явсан юм. Аав ээж хоёр нь 20 жилийн зайтай хорвоогоос буцаж хожим ээжигээ амьсгал хураахад аавтайгаа бараг л зэрэгцүүлэн тавьсан юмсан. Газар шороо нь тэгшрэн эдгээд шарлийн чулуунууд нь цайран харагдана. ертөнцийн хамаг зүйл эцтэй цайран харагдахт л шингэх учиртай гэж юу. Өтөл нас ч ялгаагүй цайран харагдах, үхэлч ялгаагүй тийм. Өвөлч ялгаагүй цайран цайрсаар ирдэг. Гэтэл олон хүн цагаан өнгөнд дуртай. Хотоор дүүрэн цагаан хувцастай, цагаан царайтай хүмүүс холхилдож байдаг. Сүүн цагаан сэтгэл гэдэг ч хизээч хаанаас ч тийм хүнийг хайгаад олохгүй. Үндэ хамгийн үнэмшилтэй өнгө цэв цэнхэр шүү дээ. Тал нутаг шиг минь цэв цэнхэр хаана байна? Зарим өдрийн тэнгэр шиг, зарим өдрийн тэнгэрээс илүү цэв цэнхэрхэн билээ гэж бодсоор ганц хайлаас дохийтол ургасан толгодын ингэрээр тойроод хэсэг алсыг ширтэн зогслоо. Эндээс сумын төв ив илхэн
Хөндлөн хэрсэн олон замын дундуур тоос босхон машин давхина. Саяхан түүнийг гэрт нь буулгасан жоншны жолооч одоо сумын төвийн хойд замаар ороод уурхаар угаан чиглэн яваан тэрэжээ. Хоёр буурлынхаа хөлд сууж хол ойрын тухай хэсэг ярив. Хэрв дэрэгдүүр нь хүн ойрхон зөрсөн бол айж сочигч байсан биз. Шарлийн газар ганцаараа ярьж суугаа хүн яавч эрүүл сарвал харагдахгүй. Ах маань яхав авгаа хүүхэд амьдралаа болгоод л байна. Тэр барилгын ажилч бэрх хүнд юм аа. Хүүхдүүд нь харин хөөхөн торинцгож байна. Том нь сургуульд орсон. Бэрхч багыгаа хараад гэртээ суух юм. Би ч тэр газар идэж тассангүй нутгаал их саналаа. Тэгээд л замын унаанд дайгдаад хүрээд ирлээ. Хот газрын амьдрал хачин зугаатай. Үүрээр гараад ажил гэсээр үдшээр орж ирээд ядарсан зүдэрсний гайхсаар унтцгаана. Өглөө дахиад л ажил. Мөнхөд эргэн давтагдах уйтгартай үзэгдэл хөврөн. Гэхдээ сайхан юм бишгүй ихэ гэснэ. Ямар нэгийг гинт санав бололтой алгуурхан босч гэрийн зүг яаран алхлаа. Нар толгодын оройгоор өнгөрөн шингэхүү яахав гэсэн байдалтай улайран харагдана. Тэрл намрын өдөр тэднийхээс гараад гэр дээрх эдэний дэлгэцнээс авч өвөртөлсөн түүнийхээ гарын хэвтэй хуруудыг гаргаж ирээд үнэрлэв. Өвөлжин барилгын ажил хийхдээ өмссөн хөрөмнийх нь энгэрт явжээ. Үе гаргаж ирээд үнэрлдэг байлаа. Бас гар дээрээ тавиад харах дуртай. Түүнийхээ эгдүүтэй санагдах болцгор гар, намрын нар, эрээн алчуур, улаан дээл, хонин борнуудын тэсэлгүй санахаараа өнөө хуруудаа атгаад ахыгаа дагаад гэрийнхэн зүг үдшээр гэлдэрч явдаг байжээ. Хэдэн жилийн өмнө өвөл нь айхтар зод нөөрлөж зунж цаг олигтой дэлгэрсэнгүй. Тэдний голоор өөр нутгаас нүүж ирсэн таньж мэдэхгүй отрын айлууд зээглэн буужээ. Уугуул нутгийнхан ад үзэж хөөх туух хэрэг явдалж гарчээ. Анх багийн дарга баадан хүрлээг дагаж тэдний хэр бууснаа санав. Аав нь мэндийн зэрэггүй шахам зуны ханхайдуу гэрийнхээ хоймрын өр ширээн дээр томоо гэгчийн шилтэй арх гаргаад тавьчихаж билээ. Хизэнээс гашуун нисуунаас буцаж үзээгүй хүрлээгийн зам байдал зөөлөрч. Газрын гарц малын хөл албан татвар гих олон үгнээсээ татгалзаж. Архид ундрах үед баадангаа задалж. Олон хэрэгтэй хэрэггүй цаасныхаа нэг дээр нутгийн айл гэж ам бүлийн тоог нь бүртгэж авсан юмдаг. Хүрлээ эмхтэй хүний их шиг нэмгэн уруултай амаа ангааж охин нас хэдэв гэхэд аав нь их сандруу дуугаар 20 гэж хэлв. Харин түүний толгойд 20 надтай нас чацгүй юм гэх ганцхан бодол эргэлдэж гэрийн хаяанд суугаад хөгжим сонсч суугаа охиных нь гарыг шүүрээд морныхоо урдуур сунлан цэв цэнхэрхэн тал дундуур дураараа давхмаар болж байлаа. Хүрлээ танай охин хотын оюут нуу гэсэнд нь аав толгойс ихсрээд авгүй хөгжим бид хоёрын нэргүй зарц хийж хэдэн малын ягаан дэлэн шавтарч насыг барах хүндээ янз нь сургууль соёлд яв гэхээр та хоёрыг хаяад явж чадахгүй л гэдгийг гээд том шилтэй архинаас цүл палхийн айгалж хүрлээд барива. Хүн анхаарад л хэн нэгэнд сэтгэл татагдана гэж байдаг ажээ. Их л ховор тохиолдол байх. Сүүлд өмнөх төрөлдөө ойр явсан хүмүүс л дараа төрөлдөө таарахаараа
тийм учралд ундаг гэж уншсан санагдана. Сони юм шүү. Учрал хагцал гэдэг хэдэн төрлийг дагаад явж байдаг. Хүнч гэж хүн, үхээд шинээр төрдөг гэдэг худлаа. Үхээд хуучнаараа л төрөөд байх шиг байгаа юм. Ахын баг хүү гихтэл яг муу эцэг минь дүрээрээ. Хэлд орж ядаж байж намайг харахаараа л учир зүггүй загнана гэж. Муу шовгор толгойт. Хөөрхий муу аав минь намайг бүтэл муутай амтан гээд тэгж загнаж байдагсан. Хэмэх уйруу бодолтой ганцаар инээмсэглэн явв. Удалгүй өглөө эрт хойд сүүжээс хэдэн адууга олж аваад цээж буурлаа эмээллээд цэв цэнхэрхэн талаараа давхисаар түүндээ хурч очих минь гэсэн яруухан санаашралд автаад жаргах нарны улбар туяанд толгодын хадан ингэрт нялх ногооны хөхөлбөр гэгээ татсныг ч анзаарсангүй. Тэднийх өвлжөөнөөсөө буугаагүй байлаа. Гадуур нь хонь мал үзэгдсэнгүй. Бодвол сархиаг дагаад хаврын шинхэн ногооны үнэр хөөж холуур бэлчсэн байх. Уяан дээр нь буугаад хоолой засч чимээ өгсөөр гэрийн хаалгыг татав. Сэтгэлд нь 6 утас хөндлөн татаад нэг нэгээр нь хөглөж байх шиг бүхий бие нь доргин байхажээ. За сайхан хаварчиж байна уу? Хөөе чинь өвлжин үзэгдээгүй хүүхэд гэнт хаанаас гараад ирвэ гэжээ. Аавынхан тохойг өргөн золгоход духан дээр нь үнэрлэв. Гэрийн баруун орон дээр том хар дээлээ нөмрөөд хүрлээ хурхирч хэвтэн. Ээж нь данхтай цай халаахаар зуухан дээр тавиад эргэснэ. Манай хүргэн хэдэн өдөр нойр хоол муутай алба ажил гэж явсан юм. Хөөрхий минь тун сайхан унтаж байна. Хүмүн чамайг ирлээгээд сэрэх үү гэв. Тэр тэднийхээс яаж гарснаач мэдсэнгүй. Нэг л мэдхэд цээж буурлаа гуйдаад цэв цэнхэрхэн талаараа давхиж явлаа. Бүтэн өвлжин өвөртөлсөн. Түүнийхээ гарын хэвтээ хуруудыг гаргаж ирээд амдаа хийж хүлхэв. Даанч гашуун байлаа. Зохиологдсон Бүрүүхүүгийн Бадхуйг 2018 он. Уншсан Эрхэнбаярын Батторж 2026 он.